Явган аялал. Явган аяллаа талаар бидэнд юу мэдэх хэрэгтэй вэ? Жижигхэн нэрэ хүүхдүүдийн тухай ярихдаа 2 хязгаар тогтоох хэрэгтэй. 25 градус, 15 градусын хасах. Эдгээр тоонуудыг гадаагарч болохгүй гэж би бодож байна. Учир нь энэ нь хэд хүйтэн бөгөөд нэрэ хүүхдэд хэд аюултай. Илүү том хүүхдүүдийн хувьд эдгээр тоонууд өөрчлөгдөж болно. Гэхдээ нэрэ хүүхдийн тухай ярихдаа эдгээр тоонуудыг анхааралтай санаж байгаарай. Хувцсны тухай ярих юм бол энэ нь хамгийн их санаа зовох сэдэв бөгөөд бидэнд алт шиг дүрэн бий. Нэг давхарга. Тэгэхээр хэрэг бид жишээлбэл хөвөндөө л өмсвөл хүүхдэд яг адилхан хөвөндөө л өмсгөж дээр нь бас нэг зүйл өмсөх хэрэгтэй. Хэрв та хүүхдэд хэд хүйтэн эсвэл хэд халуун санагдаж байвал дулаан цаг агаарт ярихдаа бидэнд 2 гол цэг бий. Хэрхэн шалгах вэ? Хүүхдэд хүйтэн халуун байна уу? Учир нь эцэг эхчүүд хүүхдийн гар хөлд хүрч температурыг ингэж үнэлэх гэж оролддог нь ихэвчлэн батал алдаа болдог. Үнэн дээр энэ бүх зүйл хууль бус буруу юм. Хүүхдийн температурыг үнэлэхийн тулд хамгийн чухал 2 газар бол хүзүүнд болон хөхөнд байдаг. Тиймээс хүүхдийг би та нарт энэ видеогийн контекстэд хэлсэнчлэн хувцаслаж хүзүүнд болон хөхөнд хянаарай. Хэрвээ та хэд халуун байгааг мэдрвэл ямар нэг зүйлийг тайлж авна. Хэрвээ та хүйтэн байгааг мэдрвэл ямар нэг зүйлийг өмсөөрэй. Тэгээд л болоо. Би танд амлаж байна. Ийм арга барилыг ашигласнаар та бүрэн 50 эцэг их болж чадна.